За 7 хоногийн сүүлийн өдөр Баасан гарагт улс төр яаж өрнөө гэж. Өнөөдрийн улс төрийн өчигдрийн нөгөө энхийн зөвлөлд хэлснээр Монгол улс хэлснээр эхлүүлээ. За энхийн зөвлөл гэж одоо яг юу хэлээд байна вэ гэж тийм ээ. Энэ нөгөө нэг дайн дайчинтай байгаа орнуудыг ингээд энх тайван одоо нийгэм найрамдалтай байлгах ийм зорилготой Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан ийм зөвлөл байгаа. Тэгээ одоогоор энэ зөвлөлд манай улстай нийлээд 19 орн нэгдчихсэн байгаа. Манай улс өчигдөр нэгдээд ерөнхий сайд зандан шитэр гар үсэг зураад за тэгээд нэгдсэний аль бие осор зарласан баг. Харин хойд төрш Оросын улбаны улс яг элсэж гээгүй, яг элсэн ч гээгүй ингээ нэг юм ажигласан байдалтайгаар байгаад. Тэгээд яг одоо нөгөө нэг Оросын улбаны улс тийм зөвшөлтслийн бас ажлын хэсэг гарсан ингээ зөвшөлтсөд өчигдөр өнөөдөр ингээ 3 цаг гаруй хуралдсан. За өнөөдрийн цаг манай монголоор шөнө гэсэн үг. Өнөөдөр 3 цаг гаруй хуралдсан. Тэгээ яг тодорхой шийдэлт хүрээгүй. Ихтэй газар нутгийнхаа маргааныг одоо маргаантай асуудлыг шийдчих юм бол зөвшөлтсөлд хүрэхэд юм боломжтой байна гэсэн зүйлийг ярьсан байна. Харин Хятад улс яг энэ энхийн зөвлөлд Дональд Трампын санаачилж байгаа энхийн зөвлөлд эсгээс татгалцсан байна. Нэгдсэн үндэсний байгууллага гэж ийм дэлхийн энх тайвныг одоо тийм ээ оршоодог ийм байгууллага байхад бид нар дөрмөс зөрчид одоо энэхийн зөвлөлд орохгүй гэсэн иймэрхүү зүйлийг ярьсан байна. За ингээ хоёр том хөршин нэг нь элсэж гээгүй элсэн ч гээгүй ингээ юм байна. Нөгөөх нь эсэхгүй гэдгээ одоо илэрхийлсэн байхад Монгол улс дундуур нь явж ороод элсэж байгаа энэ нэг юм сонин үзэгдэл гарч ирж байна. Тэгээ энэ дээр бол ерөнхий сайд зандан шилжээ өөрийнх нь илэрхийлсэн байр суурь нь болохоор дэлхийд энх тайван авчрахын тулд одоо түүнд идэвхтэйгээр оролцох хэрэгтэй гэсэн ийм байр суурьтайгаар элсэж байгаа юм байна. Тэгээ энэ нь одоо түрүүн зорилгыг хэлсэн те ингээд энх тайвныг одоо дэлхийд авчрах те дайн дайчинтай улсуудын дайн дайчингаа болоод зөвшөлтсөд энх тайван 50 замаар цаашаа явах юм энхийн зөвлөлөө гэж. Тэгээ яг энийг ингээд янз янзаар харж байгаа гадаад олон судлаачид бол бүр сайн тайлбарлаж хэлэх бах. Дональд Трамп мэдээж одоо дэлхийд өөрийгөө Америк нэгдсэн улсыг тамгалах иймэрхүү одоо тэг хүчийг авах нүүб гэж тэр том олон жилийн түүхтэй байгууллага байхад түүнтэй зэрэгцээд яг ижилхэн иймэрхүү чиглэлтэй юм зөвлөл байгуулаад түүндээ 19 орн эсвүүлчихэд ингээд сууж ийн гэдэг бол Америк нэгдсэн улс яалчгүй өнгөрөө байгааг энийг илрэл. Тэгээ энэ зөвлөлд нь 19 улс элсэн байгаа гэсэн шүү дээ. Тэгээ ингээд энэ 19 улс нь ямар улсууд вэ гэхээр жишээлбэл Аргентин, Армени, Азербайжан, Бахрайн, Болгар, Унгар, Индонез энтэр гэдэг, Йордан энтэр гэдэг нэг иймэрхүү улсууд байгаа. Ер нь ингээд нэг юм гадаад бодлого нь бус том гүрнүүдийг дагаж явдаг ийм улсууд байгаа. Тэгээ яг өөрсдөө бие даан гадаад бодлогоо гаргадаг ийм улсууд ерөнхийдөө татгалцсан байр суурьтай байгаа. Жишээлбэл Францын ерөнхий сайд Макрон татгалцсан чинь нөгөө Францын дарсанд зөрүүлээд 200% татвар ногдуулнаа энтергээд Трамп дарамтлаад хэлсэн байна. За тэгээ нэг иймэрхүү зөвлөлд Монгол улс өчигдөр элсэн шүү. Тэгээ энийг та бүхэн маш сайн санаж яваарай гэж. За тэгээ үүний араас Монгол улсад ардчилсан намынхан сөрөг хүчин улс төрөө хийж эхэлсэн. Яг өнөөдрийн нөгөө нэг Улаанбаатар маань Лаанбаатар болоод байгаа энэ үед ардчилсан намынхан Чойжил сүрэн болон Дорчанд нарыг огцруулнаа гэсэн ийм зүйлийг өчигдөр ярьсан. Тэгээд Дорчанд бол одоо эрчим хүчний сайд яг энэ эрчим хүчний асуудлыг зохицоор нь шийдэх ёстой ийм галтгоонд орж ажиллаж байгаа хүний хувьд түүнийг хангалттай ажиллаж чадахгүй байна гэдээ огцруулъя гэж. Чойжил сүрэн шүү. Дорчанд болохоор нөгөө эрчим хүчний реформ гэдэг юм эхлүүлээд тэгээ үн нэмээд хайцсан. Тэгээ түүнээс хойш өөр дөрвтэй ажил хийгээгүйгээд тэгээ ингээ нэг энэ хоёрыг хоёулынгийн хамтд нь огцруулъя гэж ярьж байгаа. Тэгээ одоо энэ огцрох үгүй нь мэдээж одоо Швейцарын Давос хотны нөгөө эдийн засгийн чуулганд дуусаад ерөнхий сайд Монгол улс ирээд тэгээд шийдэгдэн. Эх 7 хоногоос ерөнхийдөө огцрох үгүй юу гэдэг нь шийдэгдэн. Ирээд ямар ч үсэн нэг шийдвэр гаргах бах. Тэгээд орчондороо туг яриад өнгөрөх юм уу? Эсвэл хоёулынгийн чөлөөлөх юм уу? Эсвэл хоёулынгийн чөлөөлөхгүй цаашаа хүрэх юм уу те мэдэхгүй байна. Ямар тач асуудал бол байгаа. Тэгээ үүнийг яаж шийдэх нь ерөнхий сайд ирээд шийдэх баха гэж. За өнөөдөр хэд хэдэн одоо ноцтой хэрэгүүдийн талаар хохирогчд мэдээлэл хийсэн болон за шүүх хурлууд явагдлаа. Эхнийх нь юу байсан бэхээр нөгөө
аимшигт дүнжин гарын осол газ тээвэрлж явсан машин газ нь алдагдаад дэлбэрэлт үүсээд онцгой байдлын албаа агчтай амь өргөдөөд мөн тэрүүгээр одоо зорчиж машинтайгаа зорчиж явсан болон алхаж явсан хүмүүс өртөөд амь өргөцсөн ийм харамсалтай хэрэг гарч исэн. Тэгээ тухайн үед нөгөө дөнгөж Монголд одоо иймэрхүү дэлбэрэлт анх удаага болж байгаа учраас яг яах үгүй мэддэхгүй нэлээд одоо ингээд сумжраад явсан. Ямар тач ингээд зарим нэг хүмүүсийн хохирлыг нь нийслэлээс түрүү барагдуулж байна. Тэгээд сүүлд нь шүүхийн шийдвэр гаргахаар тухайн одоо компани хохирлыг барагдуулах байхаа гэд ингээд явж ирсэн. Тэгсэн өнөөдөр нөгөө нэг энгийн иргэд тэр хавьд нь зорчиж явсан энгийн иргэдийн амь насаа алдсан энгийн иргэдийн ар гэрийнх нь мэдээлэл хийлээ. Тэгээ ингээд мэдээлэл хийхдээ юу гэсэн бэхээр бид нэр одоо ингээд хүний амиараа хохирчоо те. За эд хөрөнгө одоо байя гэхэд хүний амиараа хохирчоод ингээд хахад өнөөдөр готл төр зэскээс нэг эрх мэдэлтэй хүнж биднийг авч уулзсангүй ерөөсө тоолсонгүй гэсэн ийм зүйлийг ярьсан. Өмнө нь хөрөлсөх ерөнхийлөгч болон ерөнхий сайд Зандан Шидар нарт хайгалж өчнөө одоо ийм хүсэлт илгээж исэн байна. Бид нартай ингээ уулзаач бидний асуудлыг шийдэж өгөөч гэдэг. Тэгээ хинж одоо тоогоогүй юм байна л да. Тэгээ өнөөдөр хүртэл ингээ явчихсан. Ийм хаав ийм одоо 이게 호출이 이놈이 이놈 양보를 시한데 네 이제 이거 뭐 이뭐 미야 이 제가 우리 몸이 우리 이뭐 이게 문제는 야 이거 너무 이거 이 다운 이 나홀에 이 나홀 있어. 아면 먹고 운전 가게 있어. Тэгээд өнөөдөр дахиад одоо ийм хүсэлт илгээж байгаа юм. Хөрөлсөх ерөнхийлөгч Зандан Шидар ерөнхий сайд улсын хурлын дараа 30 л гэсэн энэ 3 хүнд хаяглаад бид нартай уулзаад ийм асуудлыг ярилцаа шийдээч гэдэг иймэрхүү зүйл ярьж байгаа юм байна. За ямар тач нэг иймэрхүү мэдээлэл хийсэн. Өнөөдөр энэ амь хохирогчийн ар гэрийнхэн Сүхбаатарын талбай дээр зул өргөх ёслол хийх гэж байгаа юм. Тэгсэн нөгөө талд өчигдөр нөгөө нэг бишээ 3-4 хоногийн өмнө нөгөө энэ Дүнжин гарын осолд өртсөн нөгөө 207 дугаар байр шүү дээ. Тэр байр шатаад бүрэн дууссан. Түүнийг нураагаад одоо дуусчихсан байгаа. Нийслэлээс хөрөнгөний гаргаад энэ байрыг дахиад шинээр барина гэсэн ийм зүйл ярьсан. Тэгээд нураагаад дуусчихсан. Одоо дахиад шинээр барих тендерийг зарласан байна. Байр барих тендерийг. Тэгээ энэ 9 сард тендерийг шалгаруулах юм байна. Эцсийн хугацаа 9 сарын 30-нд байсан баха. Тэгээ нийтдээ нэг 17 тэрбум 300 сая гаруй төгрөгөөр энэ байрыг дахиад шинээр барихаар болж байгаа юм байна. Тэгээ энэ талд нь зарим нэг хүмүүсийн асуудал шийдэгдээд идэг. Наад талд нь зарим нэг хүмүүсийн асуудал шийдэгддэггүй ийм хэвээр явж байна. За үүний араас нэгэн ноцтой хэргийн шүүх хурал болж дууслаа. Тэр нь юу байсан бэхээр нөгөө 16 настай 15 настай охин болон 32 настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөгөөд тэгээд зарим нэг хүмүүсийг одоо сүрдүүлсэн гэсэн ийм одоо тодтголтой ийм хэрэг гарсан байна. Ган эрдэнэ гэж одоо биш давг дорж гэж яг гол хэрэгтэн давг дорж гэж залуу 15 настай охин 32 настай эмэгтэй нарыг онц хэрцгийгээр хөнөөс энэ одоо хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжлээд дөнгөж нэг цагийн өмнө шийдвэр гаргалаа. Тэгээ ингээд шийдвэр гаргахдаа юу гэж гаргасан бэ гэхээр инх сайхан гэдэг одоо нэг хүү байгаа даа тий. Насан туршигөө бас нэг хүү байгаа. Энэ хүүг 15 настай охиныг тэр одоо алуурчтай уулзахад зуучилж өгсөн гэж хэрэг толбогдуулсан. За мөн Номын Эрдэнэ, Ган Эрдэнэ гэдэг нэг хоёр эрэгтэй эмэгтэй хоёр байгаа. Энэ хоёрыг тэр давг дорчтой хамжиж одоо аллах үйлдэлд нь хамтарсан гэсэн ийм байдлаар татаж оролцуулаад байсан. Шүүх харин инх сайхан Ган Эрдэнэ, Номын Эрдэнэ нарыг цагаатгалаа. Энэ хэрэгт ямар нэгэн холбоогүй гэсэн шийдвэр гаргаж энэ гурыг цагаатгсан. Харин алуурчин гэгдээд байгаа давг доржид 6 зүйл ангиар эрүүгийн хуулийн 6 зүйл ангиар байсан баха. Ял оноогоод тэгээ бүх насаар нь 20 ял оноол. Бүх насаар нь хаалттай 20 ангид бүх насаараа 20 ял гэм оноосон. Монголын нэрийн өмнөөс нийслэлийн Боркон газрын Боркон шүүгдэгч Эрдэнэрийн Номын Эрдэнэ, Эрдэнэ очлон Ган Эрдэнэ нарыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3-1-р зүйлийн 1, 3-5 дугаар зүйлийн 1
заалны тус журмлан муулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-1, 2-7, 2-11 дахь хэсэг зааснаар ялах дүгнэлт үйлдэж ирүүлснийг эрүүгээр хэн шийдвэрлэх тухай хуулийн 34 19-р зүйлийн 1 дахь хэсгийн 1-1 дахь зааснаар гэмтэргийн шинжилгээ үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгож тэдгэрийг цагаат тусгай. Шүүгдэгч давуу дөржиг эрүүг хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-1, 2-5, 2-6, 2-7 дахь заалт зааснаар бүх насаар нь хорих ял. За ингээ ямар ч шүүх эцсийн шийдвэрээ гаргалаа. Харин шүүх хурал дууссаны дараа амь хохирогч 15 настай охины ээж болон за энэ хэрэгтээ өмгөөлөгчөөр оролцож байгаа өмгөөлөгч нар мэдээлэл хийлээ. Ингэхдээ нэг зүйлийг ярьсан нь одоо дөнгөж нэг хэдхэн 7 хоногийн өмнө ч үлээ нөө 2-7 хоногийн өмнө ч үлээ нөгөө одоо энэ хэрэгт анх яллагдагчаар татагтаадсан га эрдний ээж нь уцаараа voice бичлэг хийсэн байсан шүү дээ. Бүгд сонссон бахтай та бүхэн. Тухайн үед юу бас яасан юм ингээд яриулсан юм уцаараа voice бичлэг хийчихсэн байсан. Үүнийг ингээд сошиалд гаргаж ирсэн. Тэгээд энэ бичлэг нь өөрөө анханасаа энэ хэрэгт нотлох баримтаар ороогүйсэн юм. Тэгээд дөнгөж саяхан шүүх хурал дээр орж ирээд нотлох баримт болж орж ирээд тэгээ ингээ нөө цагаатгах нөхцөл нь бас бүрдсэн гэж үзээд байгаа юм. Тэгэхээр энийг цааш нь шалгуулахаар өгж байгаа. Тэгээ яагаад анханаас нь энэ ноцтой баримт мөн байвал энэ яагаад анханасаа мөрдөн байцаалтад ашиглагдаагүй вэ гэдэг дээр эргэлзэж байгаа юм байна. Тэгээ хохирогч охины ээж мэдээж шүүгэн шийдвэрт сэтгэл дундуур байгаа. Тэгээ цаашаага одоо хөлөө өрөх газар хүртлээ явна гэдгээ ярьж байна. Энэ гэмтэрэгт холбоотой 3 шүүгдэгч байсан. Нэг шүүгдэгч нь хуулийн дагуу хариуцлага хүлээгээд яллаа авлаа. Нөгөө хэрэгт холбогдсон 2 яллагдагч өмнө 90 хоногийн өмнө хохирогч статустай байсан. Өнөөдөр хүртэлх хугацаанд яллагдагч гэсэн статусаар орж ирээд өнөөдрийн энэ мөрдөн байцын халб энэ хяналтын прокурор нарын хариуцлагагүй үйлдэлээс болоод цагаатч байна. За тэгээ дээрээс нь 468 сая төгрөг гаргуулах юм шийдвэр гарсан. Тэгээ 468 сая төгрөгийг 256 саяыг нь амь хохирогч ишийн ар гэрт. За тэгээд үлдсэн 205 сая гаруй төгрөгийг нь амь хохирогч зээгийн гэр бүлд гэдэг өгөхөр юм шийдвэр гаргасан байна. Тэгээ энэ хэрэгтэн мэдээж дав залдах хэрэгтэй. Тэгээ ямар тач энэ аимшигт хэргийн шүүх хурал ингэж эцсийн байдлаар шийдэгдлээ. Цаашаага яаж үргэлжлэх нь тодорхойгүй байна. За өнөөдрийн улс төрүүд мөн улс төртэй холбоотой нийгмийн зарим нэг ноцтой мэдээллүүд нэг иймэрхүү байлаа.